За юу яцхан. За ингээ Монгол явлаа. Одоо Акитагаас Токио хөдлөх чинь тэгээд Токио дээр очиод шууд өдөр Мятатаа суугаад явнаа. Монголын агаарын Монголын иргэний агаарын тиймэр. Тэрэндээ суугаад явна. Мятатаа суухаар чи их гоё юм шүү дээ. Хоол моол. Одоо Монгол хүмүүстэй явна гэж бас гоё. Тэгээ би сая өглөө алхаж явж байгаад яг гэрээсээ гараад гэрийнхээ өвдөнд чулуу ахлаар амар чулуумлуу холдуулаад тэгээ ингээд зам харж явж байгаа. Дахиад их чулуун дээр гიშгээд баруун хөлийнхаа шагааг хажууд шиг ингээд наф гიშээ зөө. Йоо одоо хавтцсан. Нэг харагдахгүй л байл л да. Гэхдээ яг ингээд тойроод энүүгээр ингээд бүр ингээд хавтаад одоо бүр ингээд доглоо. Тэгээ бүр илгийн л болж бүр явж муухгүй гэж бүр доголцож мөнгө яаж чад нөгөө ийм готлон өсчгөр нөгөө эйрпорт дээр заавал тайлс гэдэг юм л та. Одоо энэ төмөр илгэн зэм дурч байгаа. Тэгээ бас нөгөө уулан молондоо хүмүүс ч янз бүрийн хийх боломжтой. Тэгээ бүр дандаа тайлж өсөр хэлбэр. За тэгээд лого Монголоос өргөжлүүлээд байгаа. Approximately 10 hours later. Hey you guys, за Монгол төрөөд ирлээ. Тэгээ Монголд ирсэн чинь миний хөл бүр амар хавтцсан байна. Йоо, бүр арай. Энэ харалтаа юу юм бэ? Би нэг өмнө нэг ингэжсэн байна. What the heck? Зүгээр нөгөө хөлийг харалтаа. Гайгүй хосны. Тэгж яхад энэ юу вэ? Энэ жоохон тэнийг юм яг Монголд ирэхээс өмнө хөлөө ингээ гимтээгээд одоо машин тэрэг барьдаг гэдэг чинь бас л юу машин барих бүр ингээд алхаж явахаар бүр тэнэг байна. Alright. Энэ Монголд нэг пүүсний цуглуулга хийж байгаа. Жорд 38. Нэг Монголд ирэхээр нэг хитэн пүүснүүд авчиртыг би нэрээ маргааш нэг пүүснүүдээ бүгдийн янзлан тэгэхээр тавьж таруулъя. Окей guys, техний өдөр явуулсан гэдэг ямар ч амарлаа. Бүр үнэхээр амар ядарлаа. Өглөөнөөс орой болтол нислэг хийлээ. Alright guys. One day later. За alright, надад нэг юм цуглуулгын ямар ч гэсэн нэг 10-аад гутал байт юм аа. 14-5 гутал байдیں۔ Тэгээд ямар ч гэсэн 14-5 гутлыг яг 10 нь одоо энд баг хэрэглэгддэггүй яг ингээд цоо шинээрээ ингээд байж байгаа. Тэгээд ерөнхийдөө бүр ихнээс нь ерөнхийдөө танилцуулъя гэж бодлоо. Зя энэ. Вау. Ингээ харах юм бол бүр өнгө үзмж бүр яа гэдэг юм бэ? Солиоруулж байгаас тийм. За энэ Джеймс Харден 3 нухаа. Тийм step back 3. Джеймс Хардны нэг юм гутал. Надад Джеймс Хардны 2 загвар нь байдаг. Ерөнхийдөө бол өмсдөг. Тэрийг бол байнга Японд бол өмсчдэг. За энэ Джеймс Хардны бүр өмсөхөөс бүр хайрын санагдаад байна. Үнэхээр шороо мороо очоод үнэхээр бүр хайрын санагдаад байна. Тэгээ доторх улууч нас нэлээ юм пинк. Ягаан магаан хөтэй нэлээ юм. Тэгээд нэг юм Джеймс Харден байгаа. Тэгээ энэ Джеймс Харден хамгийн гол нь Adidas жоохон хатуу санагдаад байдаг байхгүй. Бусад одоо нөгөө Nike Mike-аас бол энэ хайцсан хатуу. За би энийг биш step back чи хэзээ гарсан болоо. Нэг ямар ч бас нэг 2 илүү 3 жилийн өмнө авсан санагдаад байна. Зя дараагийнхан гутал нь бол нэрээ одоо мөргий доо. За энэ ямар учиртай гутал вэ гэхээр мэдээж та бүхний харж байгаагаар Kobe Bryant-ийн Mamba Focus. Тэгээ яг нэг Kobe-гийн гутлууд ч одоо бүр амар үнэтэй болчихсон. Яг тэгээд тухайн үед нь би Kobe-гийн одоо нэг 10 11 гэх тийм загварын бүр авъя гэж одоо үнэхээр чадаагүй. Тэгээ манай ихтер миний төрсөн өдрөөр Mamba Focus-ыг бүр яг бэлгэлсэн. Тэгээд энэ бол үнэхээр хайр шүү. Ихтертэй хайртай шүү. За тэгээд энэ Mamba Focus-ийн би нэг зааланд нэг 2 домссон юм байна. Тэгтэл ийм зам болж байгаа шүү. Хараа шүү. За тэгээд энэ Mamba Focus-ийн доотлол нь их гоё. Одоо ингээ уул нь ингээ явж байгаа ийм хар цагаан өнгөтэй. Тэгээ яг энэ хоёр талаараа ингээд цагаан хар өнгөөр хосолцсон. Тэгээд Mamba Focus бол надад миний бүр хамгийн бүр үнэхээр эвтэйхэн гутлуудын нэг. Би яг нэг ийм төрлийн нэг ийм энгийн ийм загварын гуталтай үнэхээр эвтэйхэн тоглож чаддаг. Бүр яагаад ч юм нэг тийм гоё. Тэгээ Kobe-гийн яг гутлуудын нэг ийм загвар нэг ийм одоо ийм дээшгээ ийм шагаар байгаа ийм өндөр өсгийгүү. Тэгээ тэр нь ер нь бол бас Ахиллесийн ширмс тасрахад бас нөлөөсөн ингээл янз бүрийн тиймэрхүү ярьдаг. Гэхдээ миний хувьд бол энэ гутал бүр хамгийн эвтэйхэн гутал. Надад бүр нэг хятад гутал байдаг гэсэн зүгээр л ингийн гутал. Тэр бүр идэр бидрээс илүү амар эвтэйхэн байдаг гэсэн. Тэгээ тэр яг харах юм бол яг л нэг ийм л гутал байна. За дараагийн гутал нь юу вэ гэхээр одоо бид бүхний одоо хамгийн шилдэг тоглогч гэж одоо хэлэхэд буруудахгүй байдаг юм чинь. LeBron James 14, Solder. Тэгээ энэ болохоор ямар загвар нэлээ. Ерөнхийдөө бол ингээ харах юм бол хоёулаа шууд Lakers-ийн харагдана. Шар
purple өнгөтэй. За тэгээд энэ бас нэлээд тийм ерөнхийдөө бас нэг жоохон тийм данкар загвар юм байлээ. Нэлээд тийм өмсөд явхад бол бас нэлээд одоо яг миний хөлөнд бол ингээ яг гой таарад байгаа ч гэсэн хоёр талаасаа нэг жоохон барьж өгөхгүй л байгаа. Тэгээ яг өмсөний дараа бол үнэхээр гоё ярагдана. Хоёр мөнгөөр өмсчдөг. Тэгээ одоо ер нь LeBron-ы гутлууд ч бүгд ийм хоёр өнгөтэй болсон шүү дээ. Одоо сүүлд 23 мөр юу вэ? LeBron ч бас утгаа алдчихж байгаа. Тэгээ бас дахиад нэг ийм хоёр өөр өнгийн гутлууд гарч ирсэн байлээ. Тэгээ яг надад бол ер нь LeBron-ы гутлууд нэг олон байхаас тэгээ Witness 7 гэж байгаа. Witness 8 гэж бас надад байгаа. Тэгээ LeBron-ы өөр юу вэ? Ер нь LeBron-ы хүн 2-3 гутлал байгаа. Тэгээ нөгөөдөл нь бас өөр газар ингээд өмсөд тэнцэн үлдээгээ тавьсан байна. Тэгээ одоогоор бол байгаа суултар амд байна. За энэ хамгийн анх 2012-11 онд би Rose авч ирсэн. Rose-ийн 2.5 3 гэж загварууд байдаг. За би 2.5 3-ыг нь бол өмсөжсэн. 3 ч нэг жоохон өндөр байдаг санагдаад байна. За энэ болохоор нэг тийм яг өндөр гэх юм уу? Өндөр гэхэд бас биш. Гэтэ нэг дундаж маяг юм байна. Тэгээд энэ загварыг ингээ харах юм бол одоо ерөнхийдөө зөвхөн Японд зарагддаг буюу одоо Япон эдишн. Derrick Rose-ийн одоо Японд л зарагддаг. Японоос өөр газар худалдаалагдахгүй. Яг хөө мэдээж өөр одоо хүмүүсүүд ямар нэг утгаар аваач зарж ийлээд юу гэдэг байж болно. Гэхдээ яг альпийн сурвалж зөвхөн Японд л зарагддаг. Тэгээ энэ доторч моторлын ингээ харах юм бол нэг иймэрхүү удууч нэг юм арай өөр байгаад. Тэгээ энэ надад нэлээ юм яг хоо жоохон dark дуу юм шиг мөртлөөсөө тэгээ neon өнгийг хослуулсан бас нэлээ тийм жоохон colorful санагдаад. Тэгээ ер нь бас Rose-ийн гутлнууд одоо юу яахгүй байгаа юм чаа. Одоо энэ артлын хэлмэлийг харах юм бол Rose юу гэнэ Rose 10 жил тийм жинэн тэрийг бичсэн байгаа байхгүй юм чинь ингээ Японоор. Тэгээ энэ бол одоо яг Япон эдишн. Тэгээ бас адилхан одоо Adidas-ийн Bounce технологи хэрэгэлсэн юм байна. За энэ нэг юм Rose-ийн нэг юм гутал байна. За дараагийнх нь гутал нь шүү дээ тий. Миний бүр хамгийн чамин гэж гутлууд гэж хэлж болно. Одоо энэ чинь ингээд энэ бас нэгэн чамин байна. За энэ талд одоо энэ Dame-ийн гутлаас нэгэн чамин байна. За энэ юу Jordan 38 чамин байна. За тэгвэл зөө бас нэг адилхан Jordan брэндийн гутал. Гэхдээ энэ бол Russell Westbrook 10-слын гутал. Йоо энэ бүр үнэхээр чамин байгаа шүү дээ. Үнэхээр бүр үнэхээр cool өнгөтэй байгаа шүү дээ. Энэ мөнгө нь одоо тий загвар магвар нь яа гэдэг байгаа нэг тоглоом видео гейминг тоглоомын гутал шиг байгаа шүү дээ бүр энэ бүр үнэхээр солиотой. Тэгээ дотортол моторлын чи why not гэдэг загвар ах шүү. Дотортолтой ингээ why гэдэг бичсэн. Тэгээ энэ гутлыг би ямар ч хэлсэн юутайгаа хамт авсан юм аа. Энэ Rose, энэ Soldier 14-төг ингээ 3 гутлаар тухайд авч ирсэн санагдаад. Тэгээ хамгийн супер нь санагдсан зүгээр энэ Russell-ийн гутал. Тэгээ өмсөсний дараа бас амар ихтэй юм. Гэхдээ яг энийг өмсөд тоглож моолох юм бол жоохон одоо чинь энэ юм торон морон байна шүү дээ. Энэ миний жоохон ингээ амархан салж магадгүй гэж зүгээр би санагдсан. Гэхдээ мэдхгүй ямар юм бол мэдхгүй. Тэгээ уртлынх нь энэ нэг одоо энэ лого байгаа. За юу гэнэ? That price гэнэ. That price гэх энэ лого могонод үнэхээр чам. Тэгээ энийг бүр ингээ өмсгөөс бүр хайран байгаа. Тэгээ нэлээд бас хайрлж ингэж хадгалдаг байгаа. Alright, за тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд тийм 5 гутлыг бас шинээр нэмжээ. Тэгээ тавуулан юм бол Монголд ингээд авчираад ингээд аавын даавд хадгалуулсан байдаг. Тэгэхгүй бол энэ ч одоо өөр одоо гараж марш контейнер хадгалах юм бол айгүй асуудалтай болчихно. За эхний гутал нь бол энэ Jumpman Fadeaway, Jumpman Jordan Fadeaway гэдэг энэ загвар байгаа. Тэгээ энэ загварыг ямар шүү ингээд байх гэхээр ерөнхийдөө Air Jordan 1 шиг юм шиг. Гэхдээ ерөнхийдөө нэг бас нэг арай өөр. Тэгээ энэ загварын хар өнгөтэй нь бол байдаг юм улаан оруулахтай. Тэр нь одоо илүү бас нэг тийм common гэх юм уу? Ерөнхий одоо тийм түгээмэл байдаг. А энэ цагаан нь надад бүр амар гоё таалагдаад. Тэгээ цагааны авсан. Тэгээ энэ одоо яг ямар зориул дээр одоо өмсч болох вэ гэхээр яг энийг саксанд бол саксмаас тоглолтоо өмсөд байх бол хэцүү. Угаасаа Air Jordan-ыг бол яаж Jordan-аагаа бол одоо тухайн тэр тоглолтын дээр хөлн яаж одоо цэврүүч мөрөөцнийг бүгд бол мэдж байгаа холгосныг тийм ээ. Тэгэхээр энэ бол саксанд бол зориултай биш ерөнхийдөө өдөр тутмын дээрээс нь одоо бүр ингээд бүр үнэхээр гоё одоо тийм sweet мэт өмссөн үед бас иймэрхүү ганган иймэрхүү яг нэг юм загварыг бол өмсөхөд бол гоё байдаг. Тэгээ ерөнхийдөө бол яг өөртөө юу авсан баг. Fade away загварыг авсан баг. За хоёр дахь нь
Jordan Be Loyal. За одоо энийг ингээ харах юм бол яг нэг гой 2000 оны одоо ахнар махнар яа тухайч өмсдөг байсан. Яг тэр нэг юм стайл санаанд орж байгаа шүү дээ, тий. Тэгээ би бүр энийг харчаад пүү энэ бүр яг нэг юм хуучин үе рүү аваачиж байгаа юм шиг. Ийм загвар ууламсны юм л улаан. Тэгээ энэ уртлын лакн. Тэгээд яг хоо шууд харсан зүйл нь бол яг л тэгж дууцаад хуучны гоё стайл байна да. Жиг ах нарын өмсдөг байсан тэр одоо пүүз байна да. Ер нь нэг ийм тэг хуучны классик нэг юм одоо бодлоор байх хэрэгтэй байна гэж бодоод тэгээд тухайх нь одоо би лойл гэдэг завар явсан баг. За надад энэ гурав дахь нь бол үнэхээр таалагдж байгаа. Энэний одоо энэ гаднал нэг юм тэмтэй юм ямар ч тийм лак мак биш гэхдээ юм нэг юм жоо үстэй маркинг юм үстэй биш лидрийн гэх юм юу гэдэг юм болоо what the heck за мэдэхгүй. За тэгээд энэ юу гэдэг завар Jumpman 2021 гэдэг завар. Тэгээд энэ хажуудлынх нь улаан оруулга бол надад бүр cool санагдаж байгаа. За тэгээд энэ Jumpman гэдэг ийм цуврал ерөнхийдөө байгаа юм дээр миний ойлгосноор энэ 2021 гэдэг завар нь тэр тухайн тэр Jumpman гэдэг цувралыг авах юм л арай илүү хөнгөн юм шиг надад бол мэдрэгдэж байгаа. Тэгээд бусдаараа бол сакс тоглоход бол илүү одоо нэг тийм юу гэдэг байгаа. Өдөр тутмын хэмж болно. Сакс тоглоход илүү тэр динамик одоо тэр нэг технологи ч гэдэг юм юу ч гэдэг. Тэрний илүүтэйгээр ингэж гоё хөгжиж өгсөн л гэж одоо ерөөхдөө бол надад тэр тайлбарлаж байгаа юм бол хэлсэн. Тэгээд яг хоо ерөөхдөө бол тэр өмнөх Jumpman нь бол нэлээд тийм жоохон классик маягийн юм байлаа л. За тэгээд энэ одоо энэ жил авсан хоёр пүүзний нэг нь бол Jordan 38. За би тэг ер нь бол нэг Jordan-гийн цувралууд бас ингээ яалч харж байгаа Jordan 38-ийн хажуудлын торон одоо энэ загвар надад үнэхээр таалагдсан хэрэг одоо ингээд нэг тарагдана. Тэгээд доод энэ уулан бүр үнэхээр cool санагдаад. Ялангуяа энэ хажуудлын энэ оруулгууд нь ийм оруулгуудтай. За тэгээ энэ гутлыг яаж хаана авч авсан бэ гэхээр энийг Токиогийн ингээ outlet-д явж ирсэн чинь. За ер нь Jordan 38 авчи даа гэдгийг бодоод байсан. Outlet бүр миний хөлөнд миний сайзнд зориулаад ганцхан шиг үлдсэн байсан. Уухантаас окей. Ялч намаа хүлээжсэн байна гэх. Тэгээ авсан. Яг Jordan цувралуудаас ерөнхийдөө бол надад таалагдж байгаа 38 байгаа. Тэгээ дээрэс нь retro 13. Тэр бол үнэхээр cool. Зя 5 дахь пүүз нь юу гэхээр энэ Dame Time Certified 2 гэдэг одоо хоёр дахь загварын юм юу вэ тийм утастай дуулаа муулаа гэдэг бичгтэй. Тэгээ яг хуу энэ бол нэг тийм амар надад бол сүртэй пүүц юм уу санагдахгүй. Энэ пүүц бол ерөнхийдөө яг зүгээр юмгийн яг хуу Dame-ийн нэг гутал байж хаад бол ер нь Гэтэ нэг өнгө үзмж нэх гой надад бол санагдахгүй. Тухайн үед нэг 2014 онд би Dwight Howard-ийн гутал авч ирсэн. Тэг яг тэрэн шиг юм санагдаад байгаа нэг тийм болгохтой юм шиг. Тэгээ энэ бол Nike-аас аваагүй. Dame ч угаасаа нөгөө контракт нь бол ерөнхийдөө Adidas-тай одоо хийцэн байдаг шүү дээ. Тэгээд яг хөө ерөнхийдөө бол энэ одоо бодвол bounce технологи байгаа л юм шиг уулсан нэг юм шүү. Тэгээ яг хөө энэ Dame-ийн гутал надад нэх гой санагдахгүй л байна. Яг нэг Dwight Howard-ийн болох байсан нэг гутал шиг тэр шиг ерөнхийдөө санагдаад байгаа. За окей guys, тэгээд ямар ч гэсэн би бол тийм одоо тийм амар том одоо тийм гутлын цуглуулга муулуулга хийдэг хүн бол биш. Тэг яг зүгээр өөрийнхөө сонирхлоор өөртөө таалагдсан гоё одоо гутлуудыг ерөнхийдөө цуглуулдаг. За тэгээд энэ жилийн 5 гутал Fade Away Be Loyal. За тэгээд энэ Jumpman 2021, Jordan 38 байна. За энэ Dame Certified 2 гэдэг ийм 5 гутал байна. За guys, тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн влог бол одоо Монголд ирээд гутлуудаа бас нэг жоохон цэцлэх ажил байлаа. Тэгээд ямар ч байсан бас цэцлэгийн хажуугаар влогтой оролцуулаад бас өөрөөдөө ямар гутлууд байдаг, ер нь ямар шүү төрлийн гутлууд сонирхдаг вэ гэдгийг бас харуулчих гэж бодлоо. Тэгээд ингээд дээдлийн энэ гутлуудыг харахаар яг нэг тийм классик маягийн жоохон хар бараан байгаас тий. Одоо энэ өдөр ингээд нэг тийм хардуу өнгөтэй. За 38 бол дайжгүй 38 бол асуудал. Энэ доотлын өмнөх загваруудын гутлууд ярих юм бол нэг тийм colorful байгаа шүү дээ. Одоо энэ хоёр байна. Энэ ерөнхийдөө нэг тийм хар бараан ч гэсэн ерөнхийдөө ийм одоо orange neon гэдэг. За энэтэй бол бүр ярих ч юм байхгүй. За тэгээд энэ hardны энэ step back 3 нь бол надад бүр үнэхээр гоё таалагддаг. За step back 2 нь болохоор ийм юутай байдаг. Хар өнгийн яг ийм бэлбийн ийм хар өнгийн тэгэнгүүтээ оруулгууд дээр нэг юм юутай улаан билүү тийм orange өнгийн юм оруулгуудтай. Тэр нь бас надад амар нэлээд тухтай. Тийм байдаг тэгээд.
Өнөөдрийнхөө ямар ч гэсэн ихний бичлэгийг гутлуудаараа оруулчлаа guys. Дараагийн дугаараар бүгд уулзъя guys. See you.